Яалтын уламжлалт гогдоо наадмаар одоо та бүхэнд 3 төрлийн төрсийг үүсгэж харуулна. За энэхүү тоглоом нь бүгдийн хуруу гарын хөгжих сайн, одоо гарын жижиг булчиргуудыг хөгжүүлдэг, баруун зүүн тархины хөгжил, за мөн сэтгэн бодох чадварыг илүүтэй хөгжүүлдгээрээ онцлогтой. За бүгд бэлэн үү? За эхлээд бүгдээрээ 5 хошуу дүрсээ үүсгээд ээж аав руу харуулна шүү. За яа. За эхлээд ихтэй 5 хошуу дүрс. За бүгд маань үүсгэсэн байна. За халуун хадгалагчтай баяр хүрээрээ зэрчүүлээ. За дараагийн дүрс өлзийхээ. За Монгол уламжлалт хээ уулзын нэгэн төрөл болсон өлзийхээ үүсгэж харуулъя. За бүгд маань үүсгэж харууллаа. За баяр хүрээ бүгдүүдтэй. За уурч нь харуулж байгаарай. Болоогүй шүү. За бүгд маань үүсгэсний дараагаар дараагийн дүрсээ үүсгэнэ. За дараагийн дүрс маань нэг дүрснээс 2 дүрс үүсгэдэг одоо аяг цамхаг гэдэг дүрс байна. За бүгдээрээ үүсгэе. Аяг. За аягаа үүсгэсэн байна. Аягнаасаа цамхаг үүснэ. За тэгэхээр илүү зөвхөн ийм уян ашиглан төрөл бүрийн тоглоомоор гогдоо наадмаар тоглож төрөл бүрийн дүрс үүсгэх боломжтой байна. За нийт гогдоо дүрсийг үзүүлсэн бүгдүүдтэй сургуулийн өндөр амжилтыг хүсмээр байна. За баярлалаа.